Аранга аймгийн Эрдэнэ улсын сумын 2 дугаар сургуулийн нийгмийн ухааны хичээлээр жил бүр нээлттэй олимпиадыг зохион байгуулдаг. Энэ жил сургуулийн 2004 оны төгсөлд 10-ын В ангийн санаачлагаар нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын хүрэл медальт боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх багш Инх Тавиа агсны нэрэмжит нийгмийн ухааны хичээлийн нээлттэй олимпиадыг 3 дугаар сарын 23-ны өдөр 2 дугаар сургууль болон гэр бүл үр хүүхдүүдтэй хамтран зохион байгуулжээ. Миний хан энэ 2 дугаар 10 жил 20 гаруй жил ажиллахдаа 2 3 10 дугаар ангийг төгсгсөн байна. Үүний дундаас 2004 оны 10 бие ангийн төгсөгчд нь миний ханы энэ олимпиадыг зохион байгуулж байгаад энэ ангийн хамт олонд болоод сургуулийн хүмүүжил багшд нь мөн чин сэтгэлээс баяр хүргэж байна. Багштайгаа 1995-аас 2015 онд Гавьяаны амралтанд гарах хүртэл нь хамтран ажилласан. Багш маань эгэл даруухан, төлөв төвшин, түшигтэй, ноён нуруутай, эмэгтэй хүнд байх эрхэм зан чанаруудыг өөртөө багтаасан эрхэмсэг мөртлөө энгийн ийм багш байсан. За багш маань нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын хүрэл медалийг аймагт анх удаа авчирж ирсэн ийм гавьяатай багш. Олимпиад нь бүрэн дунд боловсролын нийгмийн ухааны сургалтын чанар үүрэг хүчийг сайжруулах, сурагчдын бүтээл сэтгэлгээ, чадварыг хөгжүүлж, мэрэгжлийн чиг баримж олгох, чансааг тодорхойлох, төгсөх ангийн сурагчдын эзэдийн шалгалтын сорилго болгох, багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгууллаа. Олимпиадад Улаанбаатар хот, Аранга, Баян-Онгор, Говьалтай, Завхан, Орхон, Дархан, Увс, Өвөр ханга аймагуудаас нийт 1180 гаруй багш сурагч оролцсноос 10, 11, 12 дугаар ангийн ангилал тус бүрд 15 хүрэл, 12 мөнгө, 6 алтан медаль эздэг шалгаруулж нийт 99 сурагч 6 багшийг шагнаж урамшуулжээ. Шалгалтын материалын хувьд нэлээд чанартай материал гэсэн. Ер нь бол төрөлцсөн олимпиадын төвшин байсан гэж би өөрөө дүгнсэн. Тэгээд би 10, 11, 12 дахь ангидаа оролцож 2 алт 1 хүрэлтийг өрүүлсэн байгаа. За би болохоор 11-р ангийн төрөлтөд ороод алтан медаль, 12 дахь ангийн төрөлтөд ороод хүрэл медаль авсан байгаа. За тэгээ өмнө жилдээ харьцуулан үзэхэд бол хүүхдүүд эрс сайжирсан харагдаж байна. Би бас нөө давталгаар явдаг. Тэгээ давталгаараа зөндөө хүүхдүүд орсон. Тэгээд бүгдээрээ чамлахааргүй гоё юм шиг үзүүллээ. Нийгмийн ухааны хичээлийг судлах бол маш сонирхолтой, гоё. Тэгээ унших сэдв их байдаг. Тэгээ ойлгох сэдв ч их байдаг. Тэгээ ер нь их гоё байдаг. Тэгээ өнөөдөр болохоор манай ангиас маш олон хүүхдүүд оролцож, маш олон хүүхдүүд манай ангиас медаль авсан байгаа. Манай сумаас бол 18-аас ирсэн. 11-р ангийн төрлөөс 1, 10-р ангийн төрлөөс 2 хүүхэд медаль байрцсан. Нийгмийн ухааны хичээл ер нь айгүй хүнд, гэхдээ ингээд айгүй хэрэгтэй. Ирээдүйн Монголын хөгжил ч гэсэн эрхтэйгаа ер нь гоё хичээл гэж боддог. Тэгээ манай багшаас айгүй сайн багштаас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд шалгалтын материал нэлээд юм хүнд санагдсан. За энэ хүү бүсээ олимпиадад миний би одоо 4 сурагчийн хамт ирж оролцлоо. За энэ хүү олимпиадаас 10 дугаар ангийн сурагч маань алтан медаль, 11 дугаар ангийн сурагч маань алтан медаль, 12 дугаар ангийн сурагч маань мөнгөн медаль, за багшийн дөрөлд 3 дугаар хайранд орлоо. Нийлбэр дүнгээр 3 дугаар хайранд орсон амжилт харлаа. Багш нарын төрөлд Эрдэнэ улсын сумын 3 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Бямсран, Өвөр ханга аймгийн 1 дугаар сургуулийн багш Бадам нар тэргүүлсэн. Харин сурагчдын амжилтаараа шилдэг багш нарыг шалгаруулахад Эрдэнэ улсын сумын 2 дугаар сургуулийн багш Гант Улга, 3 дугаар сургуулийн багш Мөнгөн Цэцэг, Увс аймгийн 1 дугаар сургуулийн багш Батцуур нар манлайлжээ.